Сайн уу минь зүвэн? Дүнгүүдээ. Найс нь байжлаа. Харин чамаар юу вэ, bro? Ясангаар яардаг шүү ямби машин жимби царай лэнда bro. Чи нэр үсээ яатсан бэ? Харин найз нэг нөхөд гарч санаад чанд яриад байдаг нөө залуу штэ тэнгисэр иргэн. Хаанчаа? Тэрнтэй уулзаад байжсэн чинь найз охин үрч ирээд намайг үстээр банцандаа ширэн дээрээс нь сангивсаалын хажуур үсээ хаашлаад зугцаа. Чи нэр ямар хацгүй бэ, bro? Яа. Харин тийм ээ bro, маань ерөөсөн нөхөд гарах боллоо. Оронд нь уул руу гарлаа, өглөөний нарыг гарлаа, үзгүй шүтлээ. Юугаа шаардлагатай нэ? Хөргөх. Ямар саки бэ чи банд оцогч. Болоо чи ямар хөдөлгөх юм? За сүртэй штэ, bro. Тийм bro. Ой, хүүхэн вэ? Уцаахгүй тэр өөртөө очих усч шүү. Найс нь ямар мэрэгчлээ болох вэ? Ямар ч ядын мэрэгжил бүхэн сайхан шүү. Вэ, сүүлийн супер ирээдүйтэй байгаа мэрэг сонгомоор байна, bro. Дагаа юу? Хөдөө аж ахуйн сургуулийн агаар экологийн сургууль, газар зохион байгуулалт, газрын кадастрын инженер, геодезийн инженер, ландшафтны архитектур гээд нийт 17 төрлийн мэргэжлээр эсэлт авч байгаа. Эдгээр мэргэжлүүд нь манай улсын хөгжилд чухал шаардлагатай мэргэжлүүд бөгөөд энэ мэргэжлүүд чинь орчин үеийн технологийн дэвшлиг ашигладаг болчихсон. Дрон, хиймэл дагуул, сансрын технологиг ашиглаж ажиллаа явуулдаг болсон биз. Хамгийн гоё нь энэ бүх технологийн хөгжилтийг агаар экологийн сургууль заадаг гэж боддоо. Чиний хүсэж байгаа ирээдүйд жинхэнэ хүнд орох байгаль дэвштэй өндөр карьертэй мэргэжилтэн энэ л бэлтгэж байна да. Лааж хастай. Лааж штэ. Би юус хааш тарна. Цаа цугийн барьж байгаагаа гүнжүүлээ. Юу гарав?